Ястаа хичээлийг эхлүүлнэ гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ хэр одоо боломжтой вэ? Эсвэл одоо энд олон цугласан үнийг зүгээр тайвшруулах гэж хэлж юм уу? Эсвэл яг үнэхээр яг орох чинь одоо чинь эх 7 хоногийн 2 дахь өдөр шүү дээ, тийм 9 сарын 1 чинь. Боломж яг байгаа юм уу? Та юу гэж бодож байна? Одоо яг ингээд хэцүү шүү. Бид нар одоо ингээд хүүхдээ яхаа авчрах юм уу, авчрахгүй юм уу? Одоо дараагийнхаа авах гэж байгаа арга хэмжээнүүдийг ингэж төлөвлөж яана энэ төр гээд тэр талын юмнуудыг яагаад та нар хийхгүй байгаа. Тэгээд ерөөсөө сургууль дээр ирэхээр нэгч багш байхгүй. Ингээд нараа ингэсэн гэдэг. Та өөрөө ингээ олддоггүй. Тэр сургуулийн менежер нөгөө нэг захирал махирлууд нь хайцсан ерөөсөө хинт хандхаа мэдхээ болцсон. Нэг иймэрхүү нөхцөл байдалтай бид нар байгаад байна шүү дээ. Тэгэд үнэхээр та өөрөө итгэл үнэмшилтэй байгаад 9 сарын 1-нд энэ хичээл эхэлнэ гэж итгэж найдаж байгаа бол эннийхээ төлөө бас ингээ манлайлаад энэ чинь ингээ тэмцэх ёстой шүү дээ. Бас тодорхой хэмжээний хууль энд чинь зөрчигдсөн тиймэрхүү юмнууд бас харагдаад байгаа байхгүй юу? За энэ барилгыг бол одоо ингээд 15 жил түрээслэн гэдэг итгэл үнэмшилтэйгээр нүүж орж ирж байсан. За өөрсдийн өмнөх сургуулийн жижиг барилгаа зараад түрээсийн төлөөд 2 дахь жилдээ энд үйл ажиллагаа явуулж байгаа. 2 дахь жилдээ 2 тэрбум нийтдээ 2 тэрбум төлцсөн. Мэдээж төлбөрийн үйлдвэрлэлүүд байгаа. 2 тал дээр саналын зөрүүтэй ойлголтууд байгаа. Шүүхтэр маргаан нь явж байгаа. За тэгэхээр энэ дээр бол би өөрийгөө өмгөөлөхгүй, нөгөө талыг муулахгүй. Ягаад тэгэхээр шүүхтэр бүгд өөрөө өөрсдийн эрх ашгаа ярьж байгаа. За тэрийг бол шүүх дэнслэн Монгол улс шүүхтэй орон, хуультай орон. Тэрийг одоо хуулийн зөрчигдөж гэнэ үү, зөв хэрэгжиж гэнэ үү гэдгийг шүүх одоо эцэслэн тогтоодог. Тэгээд тэр болтол бол одоо шүүхийн шийдвэрийг хэн нэгэн одоо хувь хүмүүс шүүхийн шийдвэрийг одоо дураараа одоо биелүүлдэггүй, хэрэгжүүлдэггүй ийм уг нь хуультай ардсан улсаа. За тэгээд яг ийм том байгууллагууд түрээсээ одоо огцон нэмэх, гэрээгээ өөрчлөх, одоо шахалтанд оруулах, бизнесийн үйл ажиллагааг нь доголдуулж хагаад гэрээгээ өөрчилж авах гэдэг ийм олон ноцтой зүйлүүд болдгийн. Нэг бол манаа дээр бол болсон гэж за сургуулийн зүгээс бол бид нар үзэж байгаа. Тэгээ шүүхийн байгууллагт өвлөөс бол хандсан. Одоо анхан шатны шүүх бол хилцэх гээд бол ингээд нотлого баримтууд хоёр талаас цуглуулад явж байгаа. За тэгээ харамсалтай шүүхийн шийдвэр гараагүй байхад дараагийн сургуулийг оруулах гээд арай өндөр түрээсээр ч юм уу дараагийн сургуулийг оруулах гээд манайхыг бол ингээд хөөгөөд одоо ингээд 7 хоногийн өмнө хөөгөөд босччод хүмүүс ирээд ингээд нүүлгээд гаргацсан байгаа. За тэгээ та бүхнийг ингээд ирүүлэхгүй одоо ингээд ийм арга хэмжээнүүд сэтгүүднээс барилгынхаа хамаг ямиг ингээд энүүгээр тавьсан. Энүүгээр баахан шороонууд аваалцсан. Тэгээ сургуулийн үйл ажиллагаа явахгүй юм шиг ингээд ийм хүнд байдлууд үүсгээд байгаа. Тэгээд ууг нь бол хамтраад энэ барилгын ард гараад тэгээд ингээд 15 жилээр урт хугацаанд хамтдаа байя гэж миний итгэл үнэмшлийг олоод та бүхнийг ийш нь авчираад тэгээ одоо болохоор ингээд бидрийг ингээд энэ хүүхдүүдийн маань сурах эрхийг ноцтой зөрчөөд ингээд ийм байдалтай бид нартай хандж байна. Шүүхийг хүндлэхгүй байна. Тэгээ бид нар энэ хугацаанд энэ 7 хоногийн хугацаанд гэхэд 102-т одоо 100-аад дуудлага өгсөн. Тэр үед бид нар барилга дотроо байсан. Тэгээд энэ шүүхийн шийдвэр гартал шүүхийн шийдвэрийг одоо өөр байгууллага гүйцэтгэж болохгүй гэж цагдаа нар нэг ёс төдий хэлхээс биш. Одоо бидний эрхийг бол ингэж хамгаалаагүй ийм нөхцөл байдал үүсэх гээд байна гэж өчнөө цагдаа нар хэлсэн. Манай тал хөрөнгийг булаагаад аваа явцсан. Дээрэмдээ нүдэн дээр 10-аад том залуучууд зогсож байгаад 30-аад нүүлгэлтийн залуучууд ирээд 12 машин ирээд ингээд аваад явцсан байдаг. Тэр нь юу яваад явсан? Сурагчдын одоо энэ дотор чинь сургуулийн тавилга байгаа. Тэгээд сургуулийн тавилгуудыг бол ингээд талын аваа явцсан. Тэрэн дээр цагдаад гомдол гаргахаар ирүү үүсдэггүй. Тэгээд тавилга нь хаанагаа нь мэддэхгүй. Тавилгыг зөөсөн тэр одоо хууль бусаар зөөсөн компани мөнгийг төлжээж аваарай гэдэг ингээд юм тохуурхах, доромжлох байдалтай одоо явж байна. Тэгээ ер нь бол яг л нөгөө том компаниуд өөрсдөө хууль зөрчдөг. Тэгээд ингээд цаг хожиж байгаа нөгөө түрээсэлж байгаа байгууллага нь түрээслэх боломжгүй болоод тэгээд нэг юм шалдаа буугаад явждаг юм нөхцөл байдалтай л ингэж байнга л энэ үйл ажиллагаа бүх байгууллагууд дээр яваадах шиг байгаа. Тэгээ харамсалтай нь бид бүхэн энэний өнөөдөр ингээд үзэх өдөр байсан юм байна. Гэхдээ энд чинь ингээд 600 хүүхдийн сурах эрх ашиг байгаа. Шүүхийн шийдвэр гартал хугацаа байгаа. Хичээлүүд ингээд өгсөн 7 хоног дутуу байгаа. Тэгээ ийм муухай одоо хүүхдүүдийг ийм муухай байдалд оруулж байгаад бол маш их одоо
харамсаж байна. Та бүхнээсээ уучлалтгүй. Санхүүгийн буруу тооцоолол хийгээд тэгээ санхүү дээр ингээ маргаан гаргаад хүүхдүүдээ ийм байдалд оруулж байгаа. Энэ бол 100% бас одоо миний буруу байгаа бах. Тэгээд за та бүхнээсээ тэгээд уучлалт хүсье. Тэгвэл ер нь бол яг өнөөдөр бол боловсролын байгууллага, боловсролын яам тэгээд нийслэлийн байгууллагуудад бид нар бол ингээ бичиг өгөөд нөхцөл байдлаа тайлбарлаад явж байгаа. Тэгээд ийм юм айгүй их болж байгааг одоо боловсролын байгууллагууд одоо анхааралтай авцсан болохоор ер нь бол ингээд хүүхдүүдийнхээ эрх ашиг хамгаалах дээр бол дуурах юм хандлагатай байгаа. Тэгээ маргаашнаас бол хариунууд гарах байх гэж найдаж байна. Эцэг эхчүүдээсээ бас одоо үнэхээр одоо нөгөө зарим хүүхдүүд маань сайн сургуульд шалгалт өгөөд тэнцсэн байгаа. Зарим нь гэртээгээр одоо ингээд сургууль руу явж байгаа. Зарим нь төлбөрийн угаасаа чадваргүй болоод улсын сургуульд гэртээгээр орох гээд байж байгаа. Тийм хүүхдүүдийнхээ бичиг баримтыг өгөх гээд бид нараас эднэрээс ингээд бичиг баримтыг авах гээд 3 цаг хүлээгээд тэгээ одоо л нэг авч дуусгах шиг байна. Тэгээ хүүхдүүдийн бичиг баримтыг хүртэл ингээд булаагаад авцсан. Тэгээд тэрэн дээрээ нэг 3 сая төгрөг төлжээж ав гэдэг. Хүүхдийн хувийн иргэд тэгж авч явж байгаа нь болохгүй. Энэ хүүхдүүдийн өмч шүү дээ. Хүүхдүүдийн энэ ингээ 12 жилийн турш сурж байгаа гэм нотлох ийм баримтууд واخгүй. Тийм ээ, энэ чинь тэр хүүхдүүдийг дагаа сургуулиуд дээр нь очиод бүртгэгддэг эд болохоос ш хоёр тал ингээд хэрүүл хийгээд ингээд аваад хадгалцдаг тийм зүйл бол биш. Тэгээ ингээд өглөө өгнө гэж өчигдөр цагдаатай ирэхэд за өглөө түлхүүр онгоолгоод өгчих гэсэн өглөө авах гээд ирэхэд 3 сая төгрөг төлжээж ав гэл тэрийг нэг хөндлөнгийн байгууллага тоолж байгаа ч гэнэ.